өнгөрч байсан тэгээд урганы үзүүр дээрээс шүрсэн шүү, хойвон дээрээс биш. За харъя. Тэр өөртөө суг атгаад авсан байна. За тэр бол үнэхээр одоо сая бас авсгоосон баг харууллаа. За төшөнчөөс өмнө үлдээ төгөн дуучин аз жаргал. За аз жаргал хөдлөө. За ясгаар явж явах юм дээ. За харин аваад энэ Гэтэ юм удаа явсан. Яг үзүр дээр морин хөдлөхөд нь авсан. За энэ дуучин бол шинжлэх сумын үлзий төгөн дуучин Мөнгөн Баяр. Ташуунаа. За Мөнгөн Баяр хөрмөртөө хөдлөлөө. За саха. Зүгдээс. Сайхан ордтой байхад авлаа. Дахин харъя. За бас ихэрт ингэж хазаах ус мөр эртзайлчдаг өсөлтөө байдаг. Энэ болгож ирээд ургыныхаа 10 ороод ирэхтэл лангах хэрэгтэй байгаа. Төшөнчрээс өмнө өлзий төгөн дуучин бас биш. Ташуурн. За бас үшийг харъя. За шуурхад явж байна. За сайхан. За ургандаа өгч явж байгаа. Уул сайхан ирчтэй, зоригтой хөдөлсөн юмсан. Өлзий төгөн дуучин Бэлжигийн Баасан яв. 32 дахь дуучин. Төшөнчрээс өмнө иргэдийн нөлөөлөгчдийн хооронд засгийн тамгын газар төвшин мандаа уяачдын холбоо Монголын үндэсний орны телевизэн Промотеж хамтран их уу эдрийн жавардчсан энэ сайхан өдөр төшөнчрээс өмнө цэцгийн өдөр оролцгийн араас дуучин хөдөлгөөн сайхан шүрлээ баасан яв. За төшөнчрээс өмнө дуучин Бэлчинбэрлэн Батэрдэн Өлзий төгөн дуучин. За 33 дахь дуучин хамгийн сүүлчийн дуучин. За одоо яг руу шиг хөрмөрөөс олон шүрч шиг бол одоо энэ. За салхиодоо морь хүн хоёрын дэвчээр авьяас чадвар урд самбаг одоо шалгасан одоо үзүүлбэрүүд болж өнгөрч байгаа сая. За дуучин нэвтрүүлгийн 2 дахь үе морьтой шургуулж урах тэмцээн даваадарч өмнө гараад иржээ. За хамгийн дөрөвч ядуур бол явлаа да даваадарч. За байдгаа. За морь дагаа явцсан хонгороос арвал ургалсан да. За үрэн кадо юм байна. Сүүлэн задарсан юм байна. За хөрмөр сууж өгөхгүй хэл байна. За драгаа дуучин бол өс 2 ургална. Төшөнчрээс өмнө дуучин өс 2 гараад ирсэн байна. За олон аль одоо за шаргад ургалаад авсан. За морь осолгүй сууж өгөхгүй л хөрмөр. За ингээ уургалтай бол толгой болж байгаа. За тэгээд одоо хамгийн гол нь уургийнхаа морийг хэрвэлдэж вэ гэдгийг одоо давхар. За харж байгаа. За хөрмөр бол одоо сураагүй байгаа юм харагдаж байна сая. За дуучин сайхан орж ирж байна да бүрүүсрэн дээр. За гоё доо. За одоо жинхэнэ сүлийн сэнсрүүлээд сааралмарыг бол сайхан хэрэглээ. За харъя хамгийн түрүүч ядуу зоригтой. Одоо шийтэмгийг сайхан ургуулсан, морьт сайхан суусан байна. Хөрмөр. За драгаа дуучин за эндээс шаргад дууч гараад ирсэн дээ. За урдуур нь хий дахиад алдчихлаа. Батэрдэн хоолнд бараг л ургууд өөрөө ороод ирсэн. Тэгээд урга бараг зайлуулчлаа. За хар халзаад туш гараад ирсэн гоё доо. За одоо жинхэнэ шургоо гэдэг бол одоо энэ бол морь хөдлөхгүй за шүүгчнэр бол нэмэлт 1 оноо өгсөн. Тэгэхээр одоо зоригтой хамгийн ихэнд гарсан одоо за яг урдуур нь ингээл дугууруулад унгааж байна. За сурмааж гарч ирсэн. За алгад дуу. За сурмааж хон хоос осторчээ.
наадлын хөр одоо гэрдээс хоншордоод л өнгөрсөн юм байна. За нүцээ жаргал. За дагадахгүй байсан. За загал одоо ургалсаа. За усал морь суухгүй. За одоо суух нь. За морь үл ер нь их л явж байж сууж байна. За одоо энд л суудсан. За морьтой л гудагдсан байх шүү. За ургаа бол тавиагүй. А тэг хойшоо явахаар морь ус дагаж хөдлөөд үүдэг явуулах гэдэг ингээд. За дашнам. За дашнам маань хосоосорч явах юм. Маратонд нэг хийх хөдөлтлээ. За хөрөл шигаа хөлцөдгийн одоо ч хөрөл шигаа. За хөрөл шигааг харъя. За одоо дотроос уурган дээшээ л гоцолцоод гарч иж байна. Адууг тусарчтай хөрөл шигаа. За цаатлын баг одонд л ургалсан юм ба. За тэгээд нэг дохио тэгээ уургадаад хоншордож уургадаад оноо авсан юм байна хөрөл шигаа бол. Хамгийн цаатлт байсан одоо ургалсан. За ингэ чаргал өгөөмрөгийн одоо ч ингэ чаргал. За ингэ чаргал чинь адуугаа бараг дуусч байхад өнгөрөөд явж байхад нь ургалсан. За тэгээ уургаан л үгүй уулчлаа. Тэр гадууд. За уулнууд хөөхгүй яг морио байж байхад нь ургалсан. Тэгээд хараач зүтгэдгээр норцсон. Тэгээд хөөсөд хойшоо сууж амтсангүй ургалчлаа. Хатанбаатар. За Хатанбаатар дээр адуу мөн гойхоо орж ирсэндээ тэгээд адуугаа голж очиход өөрөө гаргалчлаа. За хөрмөр ургалсан. За байдгаа. Мөнгө матва асаасарч байна. За дөрөв чи хөрмөр сайхан гарлаа таасаа. Ургалсан бол. За 1000% одоо ачаад ийм л байгаа юм л да. Нэг дахиад тэгээд байхгүй болж байна. За энэ сайхан ургалсан нэг тонгоогоо саарлалдаг мөр хань сайхан сууж байна. Энд цоо шаасан газар шиг үлдлээ. За энэ ургалсныг даашруулаа харуулъя. За тэр гоё ургалсан юм. Нэг гудтуулаад тэгээд эргээд ямар ч хэсэн ургаалдсангүй. За ингэж л согон таны ургалах хэрэгтэй байгаа юм да. За гойхон. За энд бол одоо морь дагаад явчлаа. Хангар алзан мөр суух гэдэг яг зүтгэдгээр орцсон. За харъя. За мөрөдлөөс нь зөв ургалсан. За ургаавал тавиагүй. Сайхан ургалж байна төшингийн залууч. За Мөнхбаатар гараад ирсэн. За хангар алзан мөртөө дахиад оролцсондаа. За хасаасарчаа. Уулын одоо наад хүрээ алдаг мөрөндөө л өгсөн бол нүд дээрэж ирэхгүй харааны баримжаад өгсөн онцолсон одоо гал орсон зүгээр байсан. За Наранбаатар. За одоо ширнээр сум шиг л өнгөрлөө. Хасаасарсан байна. За насан буян. За идвэ. Цэтгэн одоо ч насан буян зөрүүлж ургаллаа, зөрчлөө. Олсон госэй. За энэ тарэ. Базарч одоо ургалсан зам гоё гарлаа да. Одоо ч юм гоё шургалаа да. За энэ уруу талаас нь ургалаад байгаа. Ингээд дурчлаа. Салхитай өдөөсөө нэлээвчтэй салхитай байсан. Тэгээд энэ салхитай өдрүүд одоо энэ мяндсан одоо хэдийн мяндсан хувийн одоо яанд сарва ургалсан байна. Тэрс хоосоо хотч болохгүй гэл. Яг өнгөрдгийн даваан дээр сарванд явуулсан байна. Сарва ургалсныг бол тооцохгүй. За Баярбаатар. За Баярбаатар ч адуу өнгөрсөн хойно өдөрсөндөө сая ч одоо бараг шургаа гэхэд бараг шууд одоо адуугаа өнгөрч байх. За наагур хийд өгсөн байна. Хаан шахаад хийд өгсөн байна. Өчигдөр одоо шаарднаа. За сая үнэхээр согт тань хийсэнгүй. Одоос тэр хүүхэн тэндэнтэй одоо таах анзаараарай. Тэр үчийн одоо усаад бол араас одоо ч бол одоо араас нь
бүх үеийн сонгож байгаа ургуулж байгаа та бүхэн харж байгаа. За энд гоё ургуулсан. За энэ нэг адууч ургуулсан ба. За хонгор морь маань харин сууж өгөхгүй байна. За тэгтээ хоёр дахь тохиолдолд ургуулсан шүү. За хонгор морьуд одоо сууж сураагүй мөр байна архи. Тагадах гээд байна. За морь суудсан болж аваад үлдэх юм байна. Удирж байгаа. За Баянбаатар төшин чирээс өмнө өгөн өргөн адуучин Баянбаатар. За та өнгөрсөндөө адууч нь бараг л хөөж ургуулах болчихлоо да. Сая бол одоо шургаа авш. Одоо ингэж алхаж хөшин хийж явахт л явж явах хэрэгтэй. Тэгээд яг дэрэгт нь очиад тэгээд барьсангүй. За энэ одоо олсон хувьд юм да. Одоо мэдсэн хувь. Тэгэхээр суран хувь бол зөв өрчтэй суран хувь бол ямар ч салхины хувьд бол орооцолдохгүй. Одоо бид өхний одоо адуучин тэмцээнд тэн нэгнийг шалгаруулах хасан илүү сур хараан элдэж, морио сайхан эдэлж, ургахаа морийг сургаж байх энэ одоо нүүдчдийн соёлынхаа гэгэрлийн үлсийг бол одоо адуучны төлөвлөгөөрөө сурталчилахыг байнгын мэдсэтгийн за сая сайхан уруудаа тогтоолоо төрж явж. Энэ сайхан яриадаг хариуд одоо олон сайхан зоригтой шургаж байгаа. За дунд байгаа одоо ургалцсан байх шүү. Тарж явж. За жаргал ургална гомрог адууч. За бараадууч өнгөрөө утсан. За тэгнэ. Яг ихний адууд ургалахгүй бол олон адуу урсчаар нүдний баримжаа алдагддаг, урсчдаг. Тэгээ альчгүй хоцордог. Энэ онсон ч алдсан ч ихний адууг л ургуулах юм бол одоо нуучтай болдог. За халзаа дуугараад ирсэн. За гоё доо тэр. Яа тогтоолоо. За даа яг ихний адууг. За гоё ч ургуулсан байна зөв талаас нь яг. Өшөөл даа яг ихнийх нь утгноор. Сая муран мурсан байна. За энэ цохот сайхан орсон хонгор адуутай. За савдаад авлаа. За хонгор морь харин суухгүй байгаа юм. За энэ төшинчрээс өмнө адуучдыг хадгалж сайхан уургаж байгаа маань уургаа сайхан зас хийдэг болсон юм болж байгаа байна. Энэ сайхан уургуурцгаас за хамгийн одоо нэг чөлөөтэй юм бол уурганы хувийн дээр л одоо хаяагүй хангаагүй. За сая уурга алдсан уургач шиг бол уурганы хувьд одоо суран хувь биш байгаа юм. Үүнийг л одоо анхаармаар байгаа юм. За бас биш маань алдчихлаа сая. За ганцхаад гоё гарсан да ууд нь. За энэ баасан жав. За богн алтраад бас гоё гарсан. За одоо уурахгүй дэж байх юм. За уурах хугараад явчихжээ наалтаараа толгойд нь зарим нь явцсан бай. За Батэрд нь Чимэрлэн Батэрд нь за тэгвэ. За яг шургуулж ургалнаа. За даваад ирж эхэлж байна. За одоо бол эхний хоёр тэмцээний дараа зарим адуучнаа одоо тэмцээнийг орхисон. Хоёр удаа тэг оноо авсан учраас за дараагийн адууч өсгөл дээр дуурлаа. Даваад ирж одоо орж утсан өсгөл рүү орсонгүй. За энэ хөрөвсрөн сарл одоо ургалаад авсаа. Суулж аваад үлдлээ. За архи яаж угасныг харъя. Арын баатууны архины адаг ургалсан юм байна. За За гоё живж байна да Эрдэнэ хөөдөө. За Эрдэнэ хөө. За хараад байгаа гоё хоорондоо да. За Эрдэнэ хөө одоо бас шиг сонсгол дарахантай ирнээсээ бол одоо энэ үеийнхээ нутгаас бол хинээс нь тутгааргүй сайхан уургалж шүүрч энэ тэмцээлүүд үнэхээр сайхан болсон. За
эндээс одоо дэрэг хамгийн сурмааж өгдөө за сурмааж өгөөч. Олон ат өгөө орж ирэхэнтэй за давх гээд ургасан за ийм л зоригтой. Ургахтай байгаа. Тэгээ урганы хоёр тасалч таасаа. Хамгийн ихний ядуу ихэр зоригтой юм. Мөртөө шиг давхаад яриад ургуулсан. Яг зүтгэдгээр нь үссэн за уургаа болоод хоёр тасалсаа. Үнэг төгөн ядуу чинь өрзөө жаргал ядуу орж ирлээ. За нэг дахиад боллоо зөө жаргал. За ташин дээр ядуу орж ирсэн. За ташин хоёрхан ургалсан да олон одооны төрөөч хацаа дуу. За хоёр сугалж авсан. За дахин харъя одоо. Тэр суг татаад саатлахын одооны хараар нь суг татаа гаргаад авч байна. Ингээ олоод удаараад үлдсэн одоо тагаад үлдсэн. Аавцэтгэн одоо чинь хурж байгаа ургаднаа. За сайхан да. Яахаа чинь уурган гартайхан сайхан ургаж шуулсан чинь. Өгөөмөргөн одоо чинь инг чаргал ургадна доо. За инг чаргал дээр одоо хоосон дарж явах юм. За Хатанбаатар ургалдсан за. За нэг хөл алдмаар болсноо зарахгүй залуу хүн хөл сайтай байна. Сая үл зүтгэн хурдтай өнгөрсөн одоо нэг хөл алдаа тэгээд одоо удаас очиж байна. За харахгүй одоо адуунд явдаг хүний бас нэг эрхэм шинжүүл одоо үнэхээр хөлтэй хараатай байгааг шинжүүлнэ. За Мөнгөнбат Өлзөтөгийн адуу ч Мөнгөнбат. За гоётой энэ ч адуу ч сайхайсан да адуутай үлдсэн да. За яг зүтгэдгээр нордсон удаа тулцаас ярахгүй байна. Бүдүүхэн чадуу ургалсан ба. Сайхан сууж байгаа тэгээсээ хөл алдчихлаа. Гэхдээ уургаан 50-аагүй даа за чулуу байхгүй даа энэ сайхан зөөлхөн газар. За хоёр адуу өнгөрсөн Гэрэл Баатар маань асарах юм. За Мөнхбат. За гоётой хонгор. Одоо юудаас дорн тагаад авлаа. Түнгээ ихний адуу ургалж байна. Гэрэл Баатар. За одоо ч гоёхон орж ирж байна. Цагаат дуун тохиод Наранбаатар хоосон. Зэрлээ. Уул нь 3 дахь хэвчтэй л да. Гэхдээ 2 минутаараа зодоод тийм боломж гарсангүй. За Өлзөтөгийн адуу ч арднаа. За дарднаа энэ олон дадуун дундаас за юутай хасарсан харъя. За хэр адуу ургалаад ширэгдэж байгаа уургаан тавиа явуулчихъя. Сайн уургалсан юм байна. Уургаан алдсан манай намаа. За анх хоёр. За анх хоёрын санаандгүй. За энэ 3 дахь цогцолтой энэ санаандгүй л одоо за энэ тэтгэдэг өнгөрлөө гэж утсан уу яасан. Тогтсож байна. Одоо болоход орцсон. Тэгээ бодогдуулсан. Аднаас яг зарсаад бол ургаж амжаагүй. За дарж явсан гоёдоо. За энэ сайхан садын төстэй алга одоо зоригтой сайхан шургалаа, олон сайхан залуучууд энэ алга одоо уургалаа. За гоё болсаа. За Монгол адуучны эд болох осгоосон ба. Хэмэрлэнтаа гэдэг нь хүмүүс энд дээ. За жаргал. За сайхан. За гоёдоо тэнтэй болж байна. За сайхан ургадаад эргүүлж байна. Цаатлан удаад ургадаад татсан. Авар унгаасан байна. За ганц цад ороод ирсэн да. За уургыг аваад хас чаргалын маань уургыг аваад явчлаа. Алгадаа. Сая гудатчих байсан яг хов орлоо тэгэл гудатах хэвээр. За това Мөнгөн баяр маань. За чаргал асан маань бас сасарчлаа. За бас Эрдэнэ ургална, Бат Эрдэнэ.
дуучин нэвтрүүлгийн хамгийн сүүлч үе Пүрэв сүрэн үлджээ. Өнөөдрийн дуучин Пүрэв сүрэн атуугаан барьж ирсэн. За Пүрэв сүрэн одоо атуугаан өөрөө сонгох ёстой байсан. За харъя. Хэрвээ атуу нь бүлгхааргүй одоо бичсэн. За нэг 2 бухаад тэгээд мордон дондор орчлоо. Атууч тодорхой хугацааны дотор 30 минутын дотор явган ширгуулж урагсан дараа 30 минутын дотор зэрэг хөдлөөд тэгээд одоо волейбол хадуугаан барьж ирэх ёстой. За энд бол одоо Эрдэнэ хүү маань одоо шалгарч үлдсэн хамгийн сүүлийн үед. За бүгд одоо сүүлийн үед одоо бид манай атууч нэвтрүүлэг дандаа жолоотой хасаартай морийг одоо ингэ зайдан хийж байгаа. Тэгэхгүй одоо сул морь сул атуу волейбол хол одоо бэлэгдлэн бодсон ч ер нь атууч хүний ур чадварыг шалгах бодсон ч за Эрдэнэ хүү тэр баруун дээр сайхан тогтлоо ойчхон байна. За энэ удаа бууж байгаа юм. Өчигдөр сараас цочлох одоо яа морь одоо алдахгүй. Тэг ингээд жолоотой жолоог нь бариулж одоо боловлж байна. Энэ дугаараас эхлэн атууч нэвтрүүлэгт оролцсон залуучууд надаа сул атуу боловлохгүй. Жолоотой тэр атууг одоо хамгийн хагалж гэлгэн цогцох ийм зорилготой байна. Сайхан тогтсон. Дэлгэр хаан атууч нь Сүрмааж харуулжээ. Савартуудаас Сүрмааж маань нэг л тангагаа зардлуулж чадчихлаа. Харъя. За нэг сайн за 2 дахь дээр нь тэгэл хазагдсан байна Сүрмааж маань. За тэр азар унсан байна. Шинжлэх ухааны өгөөмөргөн атуучин Нашним. За цаашаа явлаад аваад да цаг тусаад 2 ухлаа. За цаана очиод үлгэж байна. Олноос гараад. За барих гэж бас жаахан юмсаад болцсон байх. Тэгтээ Сүрмааж сайхан тогтлоо. За энэ цаг тусаад нэг цамнаа. За тэгээ наашаа гараад бол 2 3 хүчтэй байсан. Ингээд жолоо ирсэн, дашуур ирсэн хүмүүс бол их тэнцвэр бас их бий болгодог. Хүрэлшага. Тэтгэн дуучин төшөөр сумын тэтгэн дуучин хүрэлшага. За хүрэлшага маань малгайгаа яасан гэж тавьж хийж явах юм да. За хөдөлдөө бороо. За тэнцэг тусаад. За тэгнэ. Тэр яагаач байхад малгайгаа тайлж идсэн. Энэ малгай тагаад байх хэрэгтэй да. За бороо ч аргагүй одоо зааж ангахтай одоо байна. Нэг цаг тусаад хангахт нь хүрэлшага маань газардаж байна. Хатанбаатар халзаа дуурж авчирчээ. За төшин ширээгийн нэг алдарт одоо цоо торднуудын үл сад ийм одоо донод. За халзаа дуурч ан чөлөөтэй сайхан болгууллаа. Өдөрөө өнгөцөд давираа. Сайн болгуулсан. Тэгээ сүүлийнх нь галтан дээр л болгочлаа. Мөнгөмбат шинжлэх ухааны үлдээсэн атууч мөнгөмбат дагшуулсан. За хараад багшаа дагшиж байна уу юу? Тэрэ сайхан зүлгэж байна. Сайн тогтолж байна мөнгөмбат юм. За энэ сайн тогтлоо мөнгөмбат. Одоо ингэ сургаж яваад хамгийн залаад авах ёстой юм. Сайн хавчиж байна. Одоо яг тэр хөлийн хоёр скигээр тэгээ одоо өөр чөлөөтэй болсон ингээ хараатай байгаа хүний шинжилдэ Мөнгөнбат энэ үлгээ авал. Гэрэл Баатар үлгөө наа. Гэрэл Баатар үлгөө. За хөдлөө. За бараатууч
За тэгэхээр нэг Гэрдбатрын нэг ойцсон гэсэн жолоотойгоо солбууртайгаа ууж штэ. Яг л энэ хараатай байгаагийн эмнэг сургахын хатуутай харьцахын нэг сайн төгс чанар бол энэ очиж болно. Гэхдээ мөрөө алдахгүй. За мөнхөд өгөөмрөгийн дуучин мөнхөд саадлаа. За хавчиж л байна да, сайн дөхөж байна. Жадаагийн жаахан даваад машин турчаад бас цаашаа үргэлжлүүл гэсэнгүй. Dan хазаартай байх юм бас нэг давуу чанар бол энэ байна. Гэхдээ бид одоо бас бэлэглэн бол дандаа одоо сул одоо эзэмгүй жолоогүй одоо дуунаас хойш дуучин төлөвлөхгүй. Дандаа хазаарлаг жолоотой хамгаалж болно. Наадчгийн дуучин анх хоёр за бордооч за үзүүрс төхөж за заачлаа нэг тэнцвэр авмаар болсноо. За өлийн хуцтай сүндрэлтэй л дээ энэ. Гэхдээ сайн дагтлаа юм. Сая цаашаа зайдахт нь болгочлаа. Тузаа хустай байгаа. Энд л өнөг дөгөн адуучин дорж аюуш. За бородууч ойж ууж байна. За хоёр адууны цаагаараа за тэнд болоо. Машины цаагаараа хатаал мөр хүн хоёр салж шиг болох юм да. Хараа. Ачиг юм байна. Агуулгийн адуучин дөрөм. Дөрөм болгоно. За дөрөм мэдэс хурсаар байгаад. Ойчлаа. Сардвар. За зарим одоо яг ингээд хүн унах хэвээ олчгаараа ингээд нэг тонгонгууд нараг шавхарсаар байгаа гэж та. За өчигдөр дуучин аз жаргал. За хаппа. За саха. Болоогүй бол за би буусан шүү гэж хэлж байна. Аз жаргалын хувьд сая очоогоо би буусан. Шинаруу налгадаад бас чилөөтэй сайн бэлгэлж байна. Тэр тави хоёр дээрээ бас мөрнөөс буусан гэж хэлж байна. За инхүү шинжлэх сумын иргэдийн төлөөлөгчийн хурал асуудрын тамгын газар Түшин мундай яшкин холбоо Монголын эзний олон нийтийн төлөөлөл хамтран зохион байгуулсан адуучин нэвтрүүлгийн 5 дугаар байранд өгөөмрөгийн адуучин Баасан жимийн дөрөм шалгарлаа. За Түшин мундай мэрэгс спорт яшкин холбооны тэргүүн Хондовагийн Ганбаатар дэд тэргүүн Тавцрын Шарвдорд нар одоо энэхүү тэмцээнэ ивент гэдэг хуваасан одоо 500 мянган төгрөгөөр ивент тэглээ. За 4-р байрын шагналыг бол одоо Түшин мундай хурд мэрэгс спорт яшкин холбоо гардууллаа. 4-5 дугаар байрын шагналыг Савгжмын Мөнгөнбат 4 дугаар шалгаа 3 дугаар байранд Дашнамын Ширчингийн Дашнам 3 дугаар байранд шалгарлаа. За хоёр адуучин Пүрэв сүрэн Өлдсөйтийн Эрдэнэхүү нар бол одоо оноо тэнцсэн 1-2 дугаар байранд лөө. Гээд бид бол одоо гинт шийдвэр гаргаж хоёулынгийнх нь одоо уурганы хувийг шалгахад бол одоо Эрдэнэхүү маань одоо 1000%-тай, Пүрэв сүрэн суран хувьтай байсан учраас нэмэлт 1 оноо авч ингээ Пүрэв сүрэн бол одоо адуучин нэвтрүүлгийн энэ өдрийн тэргүүн адуучнаар бол шалгарсан юм аа. Бид бол адуучд урьдчилан хэллэгүүгээр оноо тэнцсэн хоёр адуучнаа дуудаад уурганых нь хувийг зэгсэн. Тэгээ энэ суран хувьтайгаа ингэж одоо Өнөг дөгөн адуучин Ганбаатарын Пүрэв сүрэн бол адуучин нэвтрүүлгийн сар шинийн баярын энэ дугаарын ялагчаар тодорч байгаамаа. За үнэхээр Түшинчлээ сумын адуучид тун сайхан оролцож адууч нэвтрүүлгээ чимлээ.